Эрхэм сайн хөвгүүний юсан. Эцгийн сургаалаар явагч эрдэм бэлэг сурахад дуртай. Энэрх ухаантай хөвгүүн лүгэ нэг. Ах дүүгийн хүнд ч аятай, алинд ч зарсан ялгуун сайн. Айл зам дөлгөөн номхон. Өөргөө шудраг хөвгүүн лүгэ хоёр. Алай наадамгүйгээр үл явагч арга санаанд цэцэн сайн. Аж төрөхөд мас зүтгэлтэй ашид бүтэмжтэй хөвлөөгөө гурав. Асар муу хөвгүүний шинж. Эцгийн сургаалыг үл сонсогч тэнийг бөгөөд хидэр. Эд малаа нуу худалдагч эгэл муу хөвлөөгөө нэг. Алай болоод эрэх таних ахас сэгсийг хараагч алинд ч зарваас оошоо мүл хөдлөх адгийн муу хөвлөөгөө хоёр. Аягдах эдээгээ чамлан айлын эдээнд гүгч алив хов өгсийг зөөгч асар муу хөвгүүн лүгээ гурав. Эрхэм сайн охины шинж. 1. Сайхан гоо зүстэй бөгөөд санаа сэтгэл номхон дүлгөө саруул ухаантай охин сайн. 2. Эхийн сургаалаар явагч эгш дүүтэйгээ эвтэй эвсэж ойход уран бол эрхэм сайн охин мөн. 3. Алай наадгаад дуртай ах үе бие чин хадгалаад ахас ихсийг мөнлөгч өөр хилэнгүй охин сайн. Асар муу охины шинж. 1. Авир дөрөв чөтгөр мэт аас зам сарамгчин асар их ууртай охин муу. 2. Ачид эцэг ихээ сурахад уурлан ах дүүтэйгээ хэрэлдэн хараагч алай наадгаад маш баясан айл хэсэгч охин муу. 3. Үйл хийхэд дургүй үг хов хэлэх дуртай үргэлжид гэрт хатаа гинж дуулагч үл бүтэх охин муу. 4. Айх ичхийг үл мэдэн ажиггүй шалэг үг хэлэлцэн альва садар самуун явдалтай айлгүй охин.